За энэ гурвын хаммин гэдэг дүрмийг өнөөдөр үзнэ. За энэ дүрм нь болохоор ямар утгатай гэхээр нэг юмны сайн муу талыг нь хэлнэ гэсэн үг. Нэг юмны сайн муу талыг нэг юмны шүү. Яг нэг юмны одоо жишээ нь Япон улсын сайн муу талыг одоо Бэги гэдэг хүний сайн муу талыг нь эсэргүүц одоо жишээ нь Бэги одоо юу гэдэг ухаантай боловч заримдаа муухай аштай ч юм уу. Нэг юмны сайн муу талыг хэлнэ. Гэхдээ болохоор одоо шинэ Б-гийн ийм байхад одоо болдоо иймээ гэж ингэж хоёр хүний нэрийг бол дуртахгүй. Одоо нэг юмны сайн муу талыг хэлнэ гэсэн үг. За. Тэгэхээр шууд оръё. Нани нани дакедо кяку ни но мен мо ару буюу энэ нь одоо тийм боловч тийм ч гэсэн кякуны эсэргээрээ өөр юм талч гэсэн байгаа гэсэн утгатай байх нэ. За монголоор хэдүүлэн уншия. Нэг зүйлийн эерэг ба сөрөг тал эсвэл эерэг шинж чанаруудыг зэрэгцүүлэн хэлэх үед хэрэглэгддэг гэж байна. Нэгийн эсэргээр талтай атлаа нөгөө талаараа ийм талтай атлаа нөгөө талаараа иймээ гэдэг. Энэ ч харин нөгөө талаар гэсэн нэг ийм ингэж монголоор орчуулах нь байна. За сэцүү цаггүй буюу катачгийн хэдүүлээ харах юм бол доши дээр нэмэх доши эсвэл икэёшигийн фуцукэй. Доши болон икэёшигийн фуцукэй дээр нэмэх нь хаммин гэсэн үг. За фуцукэй гэдэг маань болохоор яг л байгаар энэ бас чишокэй. Ер нь бол чишокэй энэ. За жишээ нь доши гэдэг маань сүрүү намуу ямуу гэдтэй икэёши гэхээр самуи орчуу гэдэг үлээ кавай тока игээр төгсөн кэёши буюу тэмдэг нэрүүд нь яг юун дээр байгаа дээрээ талин дээр тал бичин дээр байдаг шиг тэм хэлбэрээрээ гэсэн үг. За на кэёши болохоор шизукана болохоор наатаага бичигдэх юм байна. Эсвэл D10 нэмэгдэх юм байна. Тэгээ нэмэх нь хамми. Тэ? Дүрм. За эсвэл мэши нэр үг дээр нэмэх нь D10. Тэгээд хамми. Нэр үг бичигтэй ард нь D10 бичээд тэгээ хамми. Нэг залгах нь байна. Дүрмээ залгах нь байна. За рэбүний хоёртулаа харъя. Каре ва юушуна хаммен бурайдога такасугиру. дахиад 프라이드. 자, 카레와 유슈나 한맹 프라이드가 다카스기로 보여. 카레 뒤를 이렇게 유슈나 한맹 유슈 гэдэг маань болохоор ухаантай юмд тойлдог. Цоорхоо толгойд идэг үлээ. Цоорсон толгойд идэг үлээ. Айгуу тийм мундаг хүний хэлдэг штэ. Юшуна хаммен одоо ухаантайч гэсэн нөгөө талаараа прайдога такасугиру гэхээр их бардам санзантай гэж юм те. Энэ болохоор зөвхөн энэ эрэгтэй хүний талаар ярьж байна. За дараагийн хан. Хитогураshi wa jiyuna hamme yasashisa mo kanjiru буюу жиюна хаммен гэдэг манай жию гэдэг маань болохоор эрх чөлөөтэйгээд энэ тэмдэг нэр тэмдэг нэр дээр нэмэх нь наа нь болохоор наа бичигдээд нэгээд хаммен залгаж байна те. Тэгэхээр итэл орчуулвал хитогураши ва за ганцаараа амьдрах нь жиюна хаммен буюу эрх чөлөөтэй атлаа. Жиюна хаммен гэдэг нь болохоор эрх чөлөөтэй атлаа. Ясаши само канжиро буюу ганцаарддаг ганцаардал мэдэрдгээ ийм сайн тал байгаа ч гэсэн эсвэргээрээ бас ийм муу тал байгаа гэж хэлж байгаа гэсэн үг. За энэ ч хаммео цукутахё гинэ. За энэ хаммен гэдэг энэ үгийг хэрэглэсэн ийм хиллэг хэдүүлээ сорry энэ чэнэс. За хаммен кёши гэдэг үг байд юм. Хэдүүлээ ханзын хараарай. Хаммен буюу кёши хаммен кёши гэдэг үг байд юм байна. За хэдүүлээ ханзын харах юм бол кёши гэдэг маань багш гэсэн үг юм тий. Багш гэсэн үг. Тэгэхээр энэ нь ямар хүнийг хэлж байгаа юм бэ гэвэл хэдүүл японоор тайлбарласныг нь уншия. Хитоно варуи токороを見てそうなってはいけないと教えられることбуюу
хитоно варуй токоро мите хүний муу талыг хараад ингэж бол болохгүй юм байна гэж тэрнээс ингэж сургамж авахыг хаммен кёши гэж хэлдэг юм байна те. За хэдүүлээ тэгвэл ребун жишээ үйлбэр харж үзье. Сэмпай가 고추 이항 네 цукамата раши буюу сэмпай гэдэг маань болохоор ямар нэгэн ажил дээр ч юм уу сургууль дээр ч юм уу сургууль дээр бол дээдлийнх нь ах эгч сэмпай гэдэг маань болохоор өөрөөс нь төрүүлж орсон өөрөөс нь төрүүлж орсон ажлынх нь хүнийг хэлж байгаа тий. Тэгэхээр сэмпай가 고추 이항 буюу коцу ихан гэдэг маань болохоор замын дүрмийг зөрчсөн юм байна. Замын дүрм зөрчснөөр зөрчснөөр цукамата раши буюу цукамата гэдэг маань болохоор баривчлагдах гэсэн үг. Цукамата гэхээр баривчлагдсан өнгөрсөн цаг дээр цукамата баривчлагдсан раши буюу баривчлагдсан гинэ баривчлагдсан юм шиг байна. Хинэгнээс сонсоод өөрөө тэрийг одоо хинийг хүн хэлж байгаа гэсэн үг. Дам яриа хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ваташи мо унтэ о сүрүнөдэ сэмпай о хамбенкё шини шите кёцукеё ёо гэж үзье. За тэгвэл ваташи мо унтэ о сүрүнөдэ буюу би ч гэсэн машин барьдаг болохоор би ч гэсэн ваташи мо үнтэйо сүрүнөдэ буюу машин барьдаг болохоор сэмпай о хамменкё шинийштэй буюу одоо тий сэмпай буюу өөрийнхөө дээдлийнхаа хүнийг тэр муу үлгэр дуурайллыг нь хараад тэмцээнээс суралцъя. Тэгээд кёцукеё буюу одоо тэрнийг хараад болгоомжтой байя гэж ингэж хэлж байгаа юм уу байна. Тэгэхээр хаммен кёши гэдэг юм болохоор им хилдэг байдаг нь биш үү тий. Ямар нэгэн хүмүүс юм хийснийг хараад за энэ хүн ингэчлээ, энэ муу юм хийчлээ. Одоо энэс нь ингэж суралцъя гэж ингэж тэр хүний муу юм хийснээр нь одоо тэр үйл явдлаас нь суралцахыг хаммен кёши гэж хэлж байгаа юм байна. За мачига ясуи бум буюу хэвлээ энэчнээс анхаарах ёстой юм нь болохоор миний өмнө хэлсэнчлэн шүгава унажи дэс буюу үйл эзэн дандаа нэг л хүн байна. Хоёр хүн байхгүй. Бэгийн байхад болтой юм байна биш. Зөвхөн бэгийн талаар л ярина гэсэн үг. Одоо энэ жишээ нь энэ хахава ясаши хаммен чичива кибиши гэдгийг ингэж ашиглахгүй гэж юм тий. Энэ дээр юу хэдүүлээ орчуулах юм бол ээж ийдэг зөөлхөн боловч аав хатуу гэж ингэж бол ашиглахгүй гэж бац гэж үгүй гэж тэмдэглэсэн байна тийм үү. Харин яаж ашиглах вэ гэвэл энэ дүрмийг хахава ясаши хаммен окорото ковай буюу ээж нь ийдэг зөөлхөн боловч нөгөө талаараа ээж нь уурлахаараа бол амар юм байна. Окорото гэхээр уурлах гэсэн үг. Тэгээд ковай буюу амар уурлахаар амар тэгэхээр зөвхөн ээж хаа талаар ярьсан байна гэсэн үг. За